Дэлхийн дулаараа л жилийн жилд ихсэж байгаа. Хүний бүрүүтэй үйл ажиллагаанаас болж ховор амьтад цөөрч байна. Говийн амьтад уух усгүйгээс болж тоо толгойн цөөрч дөрөж байна. Энэ жил говьд хур бороо багаарж гангачиг ихтэй байна. Ус үгүй бол байгаль зэрлэг амьтан бүгд үгүй. Цөлжилт ихсэх тусам амьтад дөрвиж эзэмгүй хоосон говь нутгал үлдэнэ. Монголын говь олон 10 сая жилийн өмнө үлэг гүрвлийн үлгийн нутаг дахин давтагдшгүй байгалийн сор байсан болоод ч тэрв гадныхан Монголыг чухамдаа говьор л төсөөлдөг билээ. Тиймээс говийг эзэнтэй, зэрлэг амьтантай, гайхамшигтай байгальтайгаар нь үлдээхийн тулд яах ёстой? Мэдээж эхлээд говийн амин сүнс болсон нүдэн булгуудыг авран хамгаалах. Тунгулгийн ус, говийн далай. 2006 он Ховд аймгийн Дарив сумын нутагт байрлах Тунгулгийн ус нь малын хөлд дарагдж, усны ундраган татарч малын сэг зэмээр бохирдсан байлаа. Уух усгүй болж зэрлэг амьтад дайчин мал цуцаж эхэлсэнд энэ хавьд нутгалдаг иргэд малчид хэрхэн яаж хамгаалахаа мэдэхгүй сандралдаж эхэлсэн юм. Хүн зон мал амьтан ангаж цангаснаас хээр талаар хөндлөн гулд явж хайхын зовлон дунссан усны гачиг үе гэж хэлж болохоор байлаа. 2008 онд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан бүхэнгийн усыг хамгаалах зорилгоор Тунгулгийн усыг нутгийн иргэдтэй хамтран цэвэрлэж хашиж хамгааснаар хэдхэн жилийн дотор гайхалтай үр дүн гарсан юм. Тэгэхээр бид нар яг энэ бүхэнтэй гол газар болох дөрвний хүрэн тал, Үлсийн говь, Шаргын говь гэсэн 3 гол говь газруудад бол яг ус тулгийн судалгаан дээр гол анхаарал ач холбогдлыг өгч ажиллаж түүнээсээ тодорхой болгоодыг бол одоо хашиж хамгаалаад байна. Ер нь дунджаар ихийг нь хашиж хамгаалсан булгууд маань ундраг нэмэгдээд 2.5 литр секундын ундрагтай байгаа бол Тунгулгийн ус маань 18.6 литр секундын ундрагтай одоо хашиж хамгаалсан булгууд дотор хамгийн их ундрагтай булг гэж тооцогддог. Энэ үүний шалтгаан бол одоо 2008 онд нэлээд олон жилийн өмнө хашиж хамгаалснараа ундраг байгалаараа сэрэх юм боломж нь гарч ирж газрын одоо цэвдгээ бас хадгалж энэ чиглэлээр одоо усны мэгдэж урсгал уртсаж байгаа гэж дүгнэдэг. Булгийг хашаалж хамгаалах нь зөвхөн эхлэл юм. Хамгаалсан булгийн урс цэцгийн урт, ус цуглуулах талбай, цэнгэг байдал зэргийг судлах, мал амьтны хөл дэвдэрсэн хашаа шунгуудыг байнга засаж сэлбэн, орчныг тогтмол цэвэрлэж тордож байх шаардлагатай. Энэ ажилд нутгийн иргэд болон орон нутгийн эко клубын сурагчид идэвхтэй оролцох болжээ. Эко клубын сурагчтай хамтарсан мониторинг судалгааны ажлуудыг хийж байна. Энэ судалгааны ажлууд маань одоо булгийн ундрах хэрхэн нэмэгдсэн байна, урсгал хэрхэн уртсан байна, мөн булгийн эргэн тойрны ногоон ургамал одоо хэрхэн сэргэж, төрөл зүйл яаж нэмэгдэж байгаа, бэлчээрийн ургац буюу одоо биомасс хэрхэн нэмэгдэж байгаа талын судалгаанууд ордог. Энд бол 6-7 суур мал одоо өдөртөө бол 30 мянган мал одоо ус уудаг. Зөвхөн богино. Бод мал бол зөлөө загварлуулаад ямар ч одоо шавхрах тийм юугүй. Ус нь бол ээлдэг. Тунгулгийн усыг 2008 онд 200 м орчим хашаагаар хашиж байсан бол хашааны гадна шин сувгууд нэмэгдэж усны ундраг ихэлсэн учраас 2017 онд хашааг томруулж 600 м урт болгосон байна. – 2017 онд дахиж бид нар томруулж хашижсэн. Яагаад тэгэхээр нөгөө торны маань гадна талаас дахиад булгийн газрууд задраад гараад ирсэн. Тэгэхээр нөгөө булаг ус баярлахаараа ил гардаг гэдэгтэй яг утга нэгэн гэж хүүхдүүд маань ярьдаг. Жилийн 4 улиралт бол улирлын шинж чанартай мөс одоо гисэх үед одоо ус ихтэй үед, бороотой үед тэгээд намрын улиралд өвөл яг нөгөө тэлж хөлдсөн үед нь бид нар ингэж мониторинг хийж автомат камеруудыг бас байршуулдаг байгаа. Бүхэн харсуулч гэлтгүй ер нь үнэг туулаа ямар амьт ирж байгааг талаар мэдээлэл авахын тулд ингээд автомат камер суурлуулж байна. Бас автомат камера болохоор бүхэн маань Монгол ялангуяа Монгол бүхэн маань хэдийн үед усууж ийн гэдгийг мэдхийн тулд бас малчдаа мэдээлэл өгөхийн тулд иймэрхүү камер суулгасан байгаа. Энэ зэрлэг амт маань яг хэдийн үед усандаа ороод гард юм бэ гэдгийг тогтоонаа.
бас бидгээд ингээд одоо ингээд бүхэнгийн зургийг бидгээд ингээд авч чадахгүй шүү дээ. Тийм учраас ингээд одоо энэ камер суурилснараа бид нар гоё илүү гоё бичлэг зурагнуудтай болох юм аа. Нөгөө талаасаа бол булгийн пассворд гэдэг зүйлийг санаачилж Монголд анх удаа гаргаж ирлээ. Гүний худгуудал пассворттай байдаг болохоос биш булгийн пассворд гэж бол ер нь байгаагүй Монголд. Тэгэхээр бид нар энэ булгийн гол үндсэн өөрчлөгддөггүй одоо солилцол газар нутгийн байршил ундрагын одоо хаанаас ундарч байгаа булгуу гэдэг юм уу их усүр талаасаа ч үгүй юм уу. Ер нь бол 10 хэдэн мэдээлэл багтаасан булгийн пассворттай болсон. Хамгаалсан булгийг хариуцдаг малчин Эко клуб сум гэсэн 3 талт гэрээ хийж булаг тордож хамгаалах өдөртэй болсон байна. Нутгийн иргэд тоороо бахтай ирж булгийн хашааг засаж сэргээдэг сайхан уламжлалыг ийхүү бий болгожээ. Яахан тунгалгийн ус бол ер нь зөвхөн нэг жоохон шалбааг л байдаг гэсэн. Хаварттай л ганц хоёр хайлгуугаар ерөнхийдөө усын гарахыг хараад худгаас хүртэл мал осолдог байсан. Тэгээс үлдэн дэлхийн байгууллага гаргасан торыг гаргаад нэмж бүр талбайг томсгоод 360 м газрыг торлоод тэгээ ус нь бол бараг 3-4 км урсдаг болоод тэгээ бас нэг 7-8 жил бас тормор нь гайгүй байж байгаа. Ус нь ер нь сайн бас олон мал хараа услаад ундаалаа зэрлэг амтнуудтай ундаалдаг байж байгаа. Агч торнуудад агч дэлхийн байгууллага гаргасан хөрөнгийг гаргаад 850 м газрыг томсгоод бүр түнгээр нь татаад торлоод тэгээд ус нь бол эрс сайжраад бүр урсдаг болсон. Тунгалгийн ус 4 км гаруй хол урсаж байгаа бөгөөд булгийн ихэнх хэсэгт малаа устгахаар ирсэн малчид уулзалдаж гол хэсгээс нь олон төрлийн шувууд харин төгсгөл хэсэгт бүхэн зэрэг говийн зэрлэг амьтад ирж ундаалдаг. Олон төрлийн ховор амьтдын цугладаг сайхан газар болжээ. Мөн урсацын дагуу хяналтын камер байршуулснаар зэрлэг амьтад хизээ ямар давтамжтайгаар ус ууж байгаа тухай судалгаа хийгдэх боломжтой болсон байна. Бүхэн харсуулт янгэр уухаас гадна зэрлэг амьтдаас энэ асар олон шовууд ирсэн энэ торны энэ усан дотор сууж иж харагддаг. Жишээлбэл одоо ангэр тогроо тэгээ одоо миний танихгүй шуунууд суудсан л харагддаг л да. Тэгэхээр энэ нүүдлийн шууд замдаа бас энд сууж бас ундаалдаг баг. Өглөө болсныг илтгэх тал нутгийн цагны сэрүүлэг нь шувуудын шулга нам билээ. Жижигхэн болжмэрийн жиргэ намдаж нар мандахад тунгалгийн усны жирэлзэн мэрэлцэх урсгалд өргөдсөн дэндүү ол нор тоологдох зоочт нь ногт руу болдоо. Тэд хэдэн мянгаараа нисэлдэн гэрнэ. 100-100-аар нь багцлан тоолж үзэхэд нэг өглөөний ундаалгад ирж байгаа ногт рууны тоо 10,000-аас хол давж байна. Инхээр энэ ганц жижиг булгийн ач тусыг юугаар хэмжих вүлээ? Хичнээн олон зүйлийн хэдэн саяар хэмжигдэх жижиг амьтад ч бас ундаалж байгааг бид тоолж хэмжиж амжаагүй л байна. Өнгөрсөн 2020 онд Эко клубын сурагчдын ажигласан ажиглалтаар 10 хоногийн хугацаанд 81 мянган мал булгаас ундаалж байгаа. Ингээ бодохоор нэг өдөрт 8100 мал булгаас ундаалдаг. Тэгэхээр булаг маань өөрөө 1 секундэд 18.6 литр усыг гаргадаг. Тэгэхээр энэ одоо малын ундандаа энэ булгийн ундраг маань хэрхэн нийцж байгаа гэсэн асуудлын ялтчгүй одоо дагж босч ирдэг. Тэгээд ундраг нэмэгдэхийн ирээр айлууд олноор нутгалж мал олноор ундаалга болсонтой холбоотойгоор Эко клубын сурагчид маань энэлийн судалгааг нэлээд төлхөө эрчимтэй хийж эхэлж байгаа. Тунгалгийн усыг хамгаалсан сайн туршлага дээр үндэслэн булаг хамгаалах аргачлалыг боловсруулсан юм. Ундрагыг олж тодорхойлох, хэр хэмжээтэй талбайг ямар тороор хаших, цаашид судалгааг яаж хийх зэрэг дарааллыг тогтоож, энэ жишгээр бусад булаг шандыг хамгаалах юм. Зөвлөрхөг хээрийн бүсэд яаж энэ булгийг хаших вэ гэсэн энэ аргачлал дээр нь булгийн пассворд, мониторингийн дэвтэр, гурвалсан гэрээ гэсэн энэ бүх мэдээллийн сан маань бол бүрдчиж тухайн булаг болдог. Тэгээ бид нар бол одоо тасралтгүй жишээлбэл 11 оноос хойш өнөөдөр 10 дахь жилдээ тунгалгийн усыг хэмжээд жилд нэг засаж сэлбээд малчтайгаа ингэж явж байгаа энэ ажлаа би бол
үлдсэн 90% наа гэж хэлэх гэж байгаа юм. Тэгэхээр бидний энэ ажлын үр дүнг бол олон газрууд зөвхөн хашаад хаях биш, нэг тор шон тойруулаад хаях биш. Энэний менежмент, энэний одоо үнэхээр мониторинг нь хийж хэр үр дүнд хүрч ийн гэдгийг цаашид бүх хүмүүс одоо анхаардаг болоосоо гэж бид нар бас бодож байгаамаа. Ус баярлахаараа ил гарч гомдохоор буцаад шургадаг гэж говийн иргэд ярьдаг. Тунгалгийн усыг хамгаалсан шиг олон булаг шандыг нутгийн иргэд, малчид, орон нутгийн захиргаа нэмж хамгаалсаар байгаад байгаль их талархаж буй бизээ. Удгасаа бол амныхаа усыг авчихсан тугуул нуглаа энэс авсарчих чинь одоо бол. Одоо хамтдаа бүр илүү сайн одоо ариун болгоод ингээд хамгаалах ёстой юм байна гэдэг бол бид бүхэн ухааж ойлгосон. Энэ манай энэ нутгийн ард түмэн их гоё хамгаалаад ингээд хадгалаад ингээд явах хэрэгтэй байхгүй юу? Шивтэр ханхалж ширэх гэж байсан тунгалгийн ус 4 км гаруй хол урсаж нутгийн зан олны хайр ивэлд багтаж ус салгидаг бүхнийг ундаалж говь нутагт далай мэт урсаж байгаа нь юутай гайхамсайхан. Ангамл говийн амин эрдэнэ усныхан ундрагыг улам арвижуулцгаая, харилцгаая, хамгаалцгаая. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар 2021 он